13 онд 600 тэрбумын өртөгтэй тухайн үеийн доллараараа 460 сая ам доллар. Дөрөв игнэ 1.4 км гүүртэй гүүр өнгөрөнгүүтэй хамгийн өндөр даалн нь 18-аас 21 м өндөр даалнтай ийм байсан. Ийм байсан. За тэнгууд 2026 оны өртөх нь 2.3 их 80 буюу доллараар 25 оны доллараар 680 сая ам доллар 6 игнэ голын гүүрэн байгууламж 7 нийт гүүрэн байгууламж 988 буюу 9.9 км урт. Тэгэхээр энэ хооронд ам доллар төгрөгийн анш унтсан доллараараа бол ерөөсөө нэг 460-аас 680 чинь нэг 40 юм уу 50 40-оос 50% тий нэг юуны 40 хэдэн хувийн өсөлттэй. 40 хэдэн хувийн өсөлттэй гэдэг нь энэ ч 4 гинээс энд 6 гин болсон. За энэ дээр бас ойролцоогоор Монгол Улсын стандартаар 10 см-ийн зузаан хүчилттэй бит юм байдаг. Энэ болохоор 18 см-ийн зузаан хүчилттэй бит юм. Тэгээд дээрс нь 6 гинэ гүүрэн байгууламж 1.4 байсан нь 9.8 болсон. Яг энэ үе дээр байсан 70 энэ дээр тэр 70-ийн хамгаалтаараа байгаа буюу 1966 оны үерийн араас 1967 68 оны дараа 3.2 м шорон даалан хийснийг анх удаа одоо бид нэр туулын хардны замын дагуу даалангаа хүчтгэж байгаа. Даалан хажуугаар нэмж. Тэр даалан яг энэ 13 оны даалан төл 26 онд хэвэндээ бууруулаагүй. Тэгээд ийм учраас өртөг бол нэмэгдээгүй. Энэ нь бол би бага үнийн дүн гэж бодож байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар байна. Улаанбаатар. Цэгэр. За яагаад гэвэл одоо биднээс Монголд яг норм дүрмээр харьцуулах юм олимпийн гүр. Олимпийн гүр 4 игнэ. Надад ч өчтөр хотын дарга мэдээлсэн. 4 игнэ. Тэгээд 150 тэрбумаар 460 м буюу 1 км нь 320 тэрбум. 4 игнэ шүү дээ. Наадамчдын гүр хамгийн ойролцоо 6 игнэ. Наадамчдын гүр 1 км нь ойролцоогоор 160 тэрбум. Яг энэ бусад замуудын асуудлыг энэ яг Монгол улсад сүүлд хийгдсэн. Гэхдээ хугацааны үед юуны өмнө хийгдсэн шүү дээ. Тэгэхээр би одоо тооцохоор гадаадын улсуудаар инхээр 2.3 их найд нэлээд чанга төсөв. 1 км-ээр магадгүй ашиг үзүүлж болохгүй. Урт 32 км учраас хүмүүс энийг магадгүй оролцоод хийгээд ингэ явж байгаа. Юм чи нөгөө бөөндөө жоох хямдхан болсон шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ төсвийн хувьд бол ийм байгаа.